Ийм жижиггээд бол энэ байрлал хамгийн их хохирол авсараа одоо эдгээр зүгээр. Санаа газар хөдлөлтийн талаар газар хөдлөлтөнд яагаад зарим барилгууд хэсвэртэй үлдчихдэг, зарим барилгууд нь тэсвэргүй үлдчихдэг вэ гэдэг талаар их сургуульд оюутан байхдаа сейсмологийн хичээлээр бас заалгаж ирсэн, геологийн багшаараа заалгаж ирснийг энгийн туршилтыг харуулах чинь. За энэний гол суурь нь болохоор шүү дээ, ямар ч барилга байна уу, хүн байна уу, ийм байгууламж бол байглаасаа өгсөн тийм давтамжтай байдаг. Тэр давтамж нь газар хөдлөлийн жижигхэлтэй давхцчгаараа резонанс буюу бүр нэг жижигхэлтийн хөдөлгөөнд юу үр дүн бүр идэвхжээд бүр өндөрчөөд эхэлдэг. За тайлбарлах жоохон төвөгтэй концепт, би физикч хүн биш болохоор бас сайн тайлбарлаж чадахгүй. Шууд харуулчих. За энийг ийм гурван өөр өндөртэй барилга гэж бодчих. За тэгэхээр маш алгуур би ингээд энэ бол газар хөдлөж ингээд бодъё. Маш алгуур газар хөдлөж байна. За энэ гурав нэг сүртэй хөдлөх байгаас би давтамжийг жоохон нэмчихье. Давтамжийг нэмэхэд хамгийн өндөр барилга жишээ миний одоо энэ газар хөдлөж байгаа энэ бол хамгийн өндөр барилгын одоо давтамжтай нийлчихэж байгаа. Тэгэхээр энэ өөрөөсөө маш одоо ийм барилга одоо жишээ хамгийн дөрөв нуурж уран те хамгийн хохиролтой байна гэсэн үг. Тэгтэл энэ хоёр нь зүг зүгээр байгаа бол тэгэхээр энэ давтамж гэж хэлээд байгаа нь яг энэ байгалийн давтамж гэдэг байгаа нь энийг хэлээд байгаа. Энэ зүгээр модель дээр бол энэ хамгийн мэдрэмтгий. Одоо дараагийн нэг газар хөдлөлт болоо гэж бодоход энэ хоёр зүг зүгээр. Гэтэл энэ бол хамгийн амар жижигж байна. Тэгэхээр яг энэ давтамжтай энэ барилгын давтамжтай нийлчих юм бол газар хөдлөлтийн жижигхэл нь энэ барилгын байгалийн давтамжтай нийлчих юм бол энэ бол одоо ингээд хамгийн дөрөв нуурах ч юм уу эвдэрх магадaltaй барилга болчихж байгаа. Энэ яг ижлэн хийцэлтэй бол гэж үзэн шүү дээ, тэ. Сая хэлсэн инженерийн шийдлүүд нөөрөөр байгаа, чанар нөөрөөр байгаад мэдээж өөр. За энэ бол хамгийн намхан барилга учраас бүр давтамж бүр нарийн байх хэрэгтэй болчиход байна. Тэгэхээр энийг бол бас миний гарны нэг давтамж бол бас нэг сайн юу чадахгүй, харуулж чадахгүй. Тэгэхээр энэ илүү тийм мэдрэг байгаа. Одоо жишээ нэмж хөдлөөд байна, тэ. Тэгээ та бүхэн анзаарсан бол энэ цааталтан байгаа ургамалч гэсэн нөгөө өндөр намаасаа хамаарал бас өөр байгаа. Тэгэхээр ер нь бол энэ миний хийсэн санаа дахиад хэлэхээр ер нь бол ингээд хөгжилтэй усууд ялангуяа Япончууд нөгөө 4 метрээс дээш барилга барихыг хоригж морглоод байна гэдэг нөгөө юу идэг шүү дээ. Тэр чинь одоо газар хөдлөлтийн хамгийн туршлагатай улс те. Тэднэр ер нь бол энийг л сайн тооцсож байгаа юм. Бүс нутгийнх нь манай энэ улсын ч юм уу манай энэ бүс нутагт ийм баалын одоо газар хөдлөх давтамж хамгийн өндөр байна. Магадлал хамгийн өндөр байгаа учраас бүгдийг сэргийж чадахгүй. Тэгээ хамгийн өндөр байгаагаасаа сэргийлээд барьчаа гэсэн ийм концепт яваад идэг юм байлээ. Тэгэхээр энэ бас нэг нэлээд чухал байгаа. Тэгэхээр яг энэнийг мэдээж судалдаг шинжлэх ухааныг бол геологийн салбарын геофизикийн нарийн мэргэжлүүд судалдаг. Сейсмологч гэдэг манай хүмүүс бас сонсч байсан баг те. Газар хөдлөлтийн нарийн мэргэжлийн станцууд байдаг те. Тэгэхээр яг энийгээ бас бидээс ойлгочвол яг манай энэ бүс нутагт жишээ манай энэ одоо Азийн төвөг хэсгээр яг ямар хуу давтамжтай газар хөдлөлт нэх хийдэг юм бэ? Энэнийх байгаад нөө буур ингэж алгуур байгаа нэх юм уу гэдэг нь бас яаж байгаа. Мэдээж газар хөдлөлт бол ингээд шууд энгийн за ийм л байдаг, тийм л байдаг гэсэн ойлголт бол байхгүй. Гэхдээ бас нөгөө сая ярьсан чинь яг зарим усуд бол тэр хамгийн их болоод байгаа газар хөдлөлтийн баалдаа тааруулаад бас нөгөө барилгын стандартыг өндөр мөндрийг бол хязгаарлаад өгчдөг тийм бас сайн туршлагууд бас байгаа юм байна. За тэгээд их сургууль оюутан байхдаа сурж исэн бас нэг юм бас маш энгийн байдлаар гарын орох материалаар хийгээд харууллаа.